Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани ховд цахилгаан түгээх салбараас эрчим хүчний үнэтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ эрчим хүчний тухай хуулийн ойлголт эрчим хүчний хэмнэлт сэргээгдэх эрчим хүчний талаарх бодлого үйл ажиллагаа болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэн болон хамгаалтын зурвас цахилгаан эрчим хүч хэмжих хэрэгсэл баталгаат хугацааны талаар мөн захин үйлчилгээнүүд эрчим хүчний техникийн нөхцөлд түүний ойлголт авах арга хэмжээ мөн галт өмнөөс урдчлан сэргийлэх арга хэмжээ хүүхдийн эрүүл аюулгүй орчны талаарх мэдээллийг багийн иргэд хөдөлмөр мөрчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Ховд аймгийн Жаргалан сумын засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан засаг дарга нарт хүргэн ажиллаж байна. Дээрх үйл ажиллагааг Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн салбар сургуулийн лекцийн их танхимд зохион байгууллаа. За тэгэхээр энэ удаагийн манай одоо энэ нээлттэй алганы өдрөөр хийж байгаа хамгийн гол асуудал бол уламжлалын дагуу хэрэглэгчид одоо өргөдөл гомдол хүсэлтэд ямар утсаар яаж хологдож өгөх вэ? Тэгээд янз бүрийн одоо төлбөрт бичлэлттэй хологдолтой гомдлоо яаж өгөх вэ? Төлбөрийнхөө үлдэгдлийг яаж шалгах вэ гэдээ манай програм хангамж энэ талаар мэдээллүүдээ олгоно. За бас энэ удаа бол бид нэр Жаргалан сумын засаг даргын тамгын газар засаг даргад хандаж сургуулиудын захирлуудад хандаж 12 багийнхаа дарга нартай хамтарч энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэний гол асуудал нь бол ер нь аз жаргалтай амар тайван амьдрахад одоо иргэн болно байгууллагуудын оролцоо эрхүүр гэдэг талаар мэдээлэл өгөх зорилгоор хийж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ямар асуудал их гарч байгаа нэ гэхлээр хамгийн их түгээмэл байгаа эсэл бол энэ гал төмрийн эсэл байгаа. Жишээлбэл одоо хэрэглэгчийн өмчлөлийн зааг гэж асуудал байдаг. Жишээлбэл одоо яг тэр одоо гадна байгаа цахилгааны тулгуур дээр байгаа тоолуур хүртэл манай хов цахилгаан түгээх салбарын өмч за тоолуураас одоо хэрэглэгч рүү очиж байгаа утас бол тухайн хэрэглэгчийн цахилгааны утас нь бол хэрэглэгчийн өмч байдаг. Тэгэхээр энэ сүүлийн үед хамгийн гарч байгаа түгээмэл асуудал бол ингээд ийм олон тасархаатай стандарт ус утсаар ингээд тогоо авчдаг. Тэр нь нөгөө ингээд хашаан дундуур явдаг. Тэгээ бороо мороо орсон үед тэр нь газардлага болоод хүүхд ер нь хүмүүсийн амьдралд аюултай орчин үүсгэх гэдэг утгаар нь энийг урдсан сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор бид нар ингэж бүх сургуулийн сурагчид халамгийн багш нар сургуулийн удирдлагын төлөөллийг өгч оролцуулж байгаа. Энэ үйл ажиллагаанд бол манай жишээ нь 3 дугаар сургууль, 1 дугаар сургууль бол удирдлагууд маш их ач холбогдож оролцож байна. Багуудаас бол манай Цамгаар хайрхан баг, Масаржаа багийн удирдлагууд бас хүмүүсээ авчирч сайхан оролцож байна. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийн амар тайван аюулгүй амьдрах орчны талаар мэдээлэл өгөх зорилгоор ингэ хийж байгаа. За хоёр дахь асуудал бол манай энэ цахилгаан тоноглууд байдаг тийм ингээд аюулгүй ийм зайнууд байдаг. Тэгэд энэний талаар бол яг манай хариуцсан инженер нь манай цахилгааны хилцсэн инженер бол жишээлбэл яг тусгаалan мэдээлэл өгч байгаа. За тэгээд ийм байдлаар бид нар ингэж мэдээлэл хийж байгаа. Ер нь ихэнх мэдээлэл нь бол нөгөө төлбөрийнхээ үлдэгдлийг шалгахыг хүсдэг. Тэгэхээр одоо манай жишээлбэл ямар боломж байдаг гэвэл 14 тэг 10 гэсэн тусгай дугаард өөрийнхөө кодыг явуулчихаар одоо ямар үлдэгдэлтэй байгаа, яаж төлөх талаар бол заавар нь яваад очдөг. За хоёрдугаарт бол илүү дутуу бичлэлтийн ийм маш маргаанууд гардаг. Тэрийг бол манайх бас тэр 77 43 74 гэсэн утасны одоо 1 2 3 4 гэсэн ийм дотроо тусгай ийм хэсгүүдтэй тэрүүгээрээ дамжуулж мэдээлэл өгдөг. Тэгэхээр бас бид нар энэ тусгай дугаараа бас сурталчлах ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Үүсвэрүүдийн цуваа холбоо зэрэгцээ бол цуваа холбох юм бол хүчтэй нэмэгдэнэ. Гүйтэл яг хэвээр байна. Цуваа холбогдсон үед холболтын систем нь болохоор түгээх сүлжээнд нийлүүлэх урт хол зайд одоо захиргаан эрчим хүчийг түгээхэд бас тохиромжтой байгаа. Зэрэгцээ манайх ингээд эрчим хүч зарим үед их тасардаг штэ тийм ээ. Тэгээд дуудлага өгөхөд заримдаа ирдэг, заримдаа бүр хонууд эмжүүд болчдөг. 100 болоод одоо бороо их ордог, бороо хур ороод одоо утас их тасардаг. Тэр үед одоо гэрт гаднах байгаа утсыг залгачих нь гэрт байгаа утсыг бол би мэдэхгүй. Та өөр хүнээр залгуулаа гэж өвчдөг. Энэ бол одоо бит хоёр бол ингээд одоо нэг нэгээрэл байдаг гэжтэй. Тэгэхээр тэр утсыг яаж залгах ямар ч боломж байдгүй. Тэгэхээр эрчим одоо дуудлага өгсөн байхад гадна дотнтой залгаж болдгоо юм уу? Тэрийг би нэг асууя гэж бодоод байдیں۔ Өвлийн үйлрэлд одоо тооллоо тэр хөнгөлттэй шүү дээ тийм ээ 10 сарын 1-ээс 4 сарын 1 хүртэл тэр одоо тооллоо тавиулах ёстой байна даа гэж бодсуулаа би. Тэгэхгүй бол бид нар одоо зүгээр нэг 5
5 төгрөг 3,000 төгрөг тэгж хасдаг тэр болохгүй юм байна да. Тоолуур тавиулах юм байна да гэж их чинь бодсон. Цахилгаан эрчим хүчээр тасалдгаагаар одоо үйлчлүүлж байгаа эрчим хүчний байгууллагуудаа бид ард туйргад бол талархаж явд юм аа. Ашиглаагүй цахилгааныг одоо асаахгүй байх талаар одоо зөр өрх гэр дотор нь их хямралтай ажилтдаг шүү дээ одоо. За манай сургуульд бол янз бүрийн тийм аюултай илүү юм гарсан утас, шалбарсан утас зэрэг тиймэрхүү хүүхдийн орчинд хальтаа зүйл бол байдаггүй. 23 жилийн өмнө манай байранд нэг тийм асуудал гарч ирсэн. Тэгээ тэндээс хойш цахилгаан утас ер нь ямар аюултай байдгийг би мэдсэн. Янз бүрийн цахилгаан утас холбоо, ийм цахилгаан шүлжээтэй холбоотой асуудал гарвал ямар дугаар руу яаж хандаад ингээд мэддэгдэх боломж болцоо байдаггүй. Дугаар ямар хаана хаялда байдгийг сайн мэддэг юм. Миний үеийнхэн тэнгийнхэн бас тийм байдаг бах. Өдөр аж ахуйн нэгжлэр одоо өөрөө хаа болоод харилцаа байна. Өөрөө